Сайн байцгаана уу эцэг эхчүүдээ. Өнөөдөр бид охин хүүхдэд заавал эзэмшүүлэх 7 чадварын тухай ярилцах болно. Нэгдүгээрт өөртөө итгэлтэй болох. Доор сэтгэгдэл үлдээгээрээ. За өнөөдөр 21-р зуунд эмэгтэй хүүхэд ямар чадвар эзэмших шаардлагатай. Тэр тусмаа хиймэл оюун ухаан, дижиталын энэ шинэ ертөнцид эмэгтэй хүүхдүүдийн сурж байгаа эзэмшиж байгаа бид нарын зааж байгаа энэ зүйл болж гин үгүй вэ гэдгийг эргэж харах ийм шаардлагатай болсон юм байна. Чаагүй өөрчлөгдөж байна. Асар төргөө өөрчлөгдөж байна. Ядаж л одоо коронавигийн ковидын өмнөх нийгэм, ковидын дараах нийгэм. Энэ хоёр хүртэл бүр тэнгэр хажрын жөрөөтэй болсон байна. Тийм учраас нөгөө манай монголчуудын уламжлалт эмэгтэй хүүхдийг зааж сургадаг, эзэмшүүлдэг тэр чадварууд хожигдож магадгүй. За жишээлх юм бол уламжлалаар бол бид нар монгол эмэгтэй хүүхдэд үелэнд уран байхыг заадаг байсан. Энэ болж байна. Тэг үгэнд цэцэн байх гээл. Гэр орноо авчих чадвар ээж байгаа. Тэгээд сүү цагаайда боловсруулах. Ахмадаа хөндлөн үр хөвгтөө асрах чадвартай. Тэгээд хөдлөн бүрж даруу төлөвтэй. Тэгээд нямбай, хэмнэлттэй, арвч гамтай. Ийм байдлаар олон зуун жилийн турш эмэгтэй хүүхдийг хүмүүжүүлж энэ чадварыг суулгаж ирсэн. Тэгэхээр энэ ганцхан манай монголчууд биш. Ер нь бол уламжлалт нийгэм ерөөхдөө иймэрхүү хандлагатай байж ирсэн. Дэлхийн альч улс үндэстнүүд ялгаа байхгүй. Гэтэл өнөөдөр бол хотын соёл иргэншилд. Тэр тусмаа одоо хиймэл оюун ухаан, дижиталын ертөнцид энэ шаардаж хад чадвар тавигдаж байгаа шалгуур өөр болж байна л да. Ингээд өнөөдөр дэлхийн нийтээр 7 зүйл байдгийг ойлгосон. Дэлхийгэр ийм чих хандлагатай болж байгаа юм байна. Нэгдүгээрд нь өөртөө итгэх чадвар. Хоёрдугаарт нь сэтгэлжийн хувьд тэнцвэртэй байх чадвар. Гуравдугаарт нь өөрийгөө хамгаалах чадвар. Дөрөвдүгээрд нь бусдад ашиглуулахгүй байх чадвар. Тавдугаарт нь санхүүгийн хувьд бие даах чадвар. 6 нь амьдралаа өөрөө удирдах чадвар. Хамгийн сүүлд нь 7-д нь хиймэл оюун ухаан болоод дижиталын эрэнд амьдрах чадвар гэсэн ийм 7 чадвар байдгийм байна. За энэ 7 чадвараа бас 3 хүрээнд хамруулж үзэж болно. За энийг бол энэ хүчирхийлтийн 3 хүрээ тасралтгүй өсөлтийн завхраа гэж нэрлсэн. Нэг нь бол дотоод хүч. Тэгэхээр эмэгтэй хүүхэд дотоод хүчтэй байх хэрэгтэй байна. Дотоод хүч гэдэг нь юу вэ гэхээр өөртөө итгэлтэй. Тэгээд сэтгэлжээ дотортой байдлыг хэлж байгаа. Эхний 2 чадвар. Хоёрдугаард нь бол бат бэх бамбай гэж. Зөвхөн дотроо хүчтэй байгаад болохгүй. Өөрийгөө хамгаалах бамбайтай байхгүй эмэгтэй хүүхдээ. За энэ нь бусдад харилцаа. Хит хажгаартай байх хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй. Бусдад ашиглуулахгүй байх. За энэ 2 чадвар энд хамаарч байгаа юм. За 3 дугаар хүрээ нь бол ирээдүйн луужин гэж ийм нэртэй. Өөрөөр хэлэх юм бол чиглэл байх хэрэгтэй гэсэн үг. Гадаад ертөнцид бие дааж амьдрах. Тэг шийдвэр гаргаад амьдралаа удирдах явах чадварыг хэлж байгаа юм. За энэ бол эмэгтэй хүүхдэд маш чухал. Өөрөөр хэлэх юм бол саяын ярьсан 7 чадварын санхүүгийн хувьд бие даах, амьдралаа өөрөө удирдах, хиймэл оюун ухаан болоод дижиталын эрэнд амьдрах чадвар гэсэн энэ чадварууд энэ 3 дугаар хүрээнд хамрагч байгаа юм. Тийм учраас 21-р зуунд эмэгтэй хүүхэд эзэмших 3 зүйл байдаг гэж ойлгож байна. За энэ нь юу вэ гэхээр дотоод хүч, өөрийгөө хамгаалах бат бэх бамбай, тэгээд ирээдүйн луужин гэсэн ийм 3 зүйл байгаа. За энэ 3-ыг эзэмшиж чадах юм бол өнөөдрийн нийгэмд хол алдахгүй. Өөрийн хүсснээр эрхчлөөтэй, аж жаргалтай амьдрах болж чадах гэсэн үг. За одоо эхлээд дотоод хүчинд хамрагдах 2 чадварын талаар ярив. За нэг нь бол өөртөө итгэлтэй байх чадвар. За энэ их чухал. Ягаад гэвэл эмэгтэй хүнээ хамгийн сул тал нь юу гэхээр өөртөө итгэлгүй байдаг. Би чадахгүй байх. Би болохгүй байх. Би мэдэхгүй байх. Ийм хандлагатай. Тэгээд дээрэс нь манай Монголын уламжлалт нийгэмд бол эмэгтэй
хүн уртаг гжигтэй. Гжиг нь урт. Бодол нь богино энэ гээд тэгэж унтрааж ирсэн. Гэтэл энэ болвол тэр эрэгтэй эмэгтэй ялгаа байхгүй. Тэр бас гжиг нь урт богинотой ямар ч холбоо байхгүй. Тэгэхээр өөртөө итгэлтэй ихтэй жирэг жоохон юу хэлээд байгаа юм. Тэг бас ойлгомжгүй. Тэгэхээр энэ дээр болвол 3 чадварыг хэлсэн байж байгаа. За өөртөө итгэлтэй байна гэдэг бол нэгдүгээрд өөрийнхөө үн цэнийг мэддэг баг. За яагаад вэ жирэг өөрийнхөө үн цэнийг мэдгүй болвол бусдын үгээр өөрийгөө хэмжиж эхэлдэг. Муулах юм бол гомдно, магтах юм бол баярлна, шүүмжлэх юм бол өөрийгөө голно, тоохгүй байх юм бол би ерөөсө хиндэж хэрэггүй гэж бодно. Гэтэл өөрийнхөө үн цэнийг мэддэг эмэгтэй хүүхэд болвол заавал хүн болгонд таалагдах алавгүй гэдгийг ойлгоно. Өөрийнхөө бусдын хандлагаар биш, өөрийнхөө дотоод үнэлэмжээр харж сурдаг гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол би байгаагаараа үнцэнтэй. Магтлаа гэд үнцэнтэй болчих юм биш. Мууллаа гэд үнцэн алуулчих юм биш. Ерөөсөн угаасаа би байгаагаараа үнцэнтэй гэж мэдэрч сурах. За энэ хамгийн чухал юм байна. За хоёрдугаард нь өөртөө итгэлтэй байна гэдэг нь болвол өөрийн бодлоо илэрхийлэх чадвартай байх юм. Тэгэхээр нэг л гэх юм бол өөрийнхөө үжил бодлыг илэрхийлж сургах хэрэгтэй гэсэн. Дугуй төвчих биш. Бодол санаагаа тодорхой тайван өөртөө итгэлтэй эхэлж сурах чадвар хэлж байгаа. Эрэгтэй хүүхдүүд болвол бас ялгаатай. Мэдээж өөрийн бодлоо илэрхийлж сурах чадвар хэрэгтэй. Гэсэн ч гэсэн илүү гар холнд хөгжсөн байдаг эрэгтэй хүүхдүүдийн хувьд болвол. Гэтэл эмэгтэй хүүхдүүд болвол эрэгтэй хүүхдүүдээс ялгаатай. Гар холоо хөгжүүлэхээс илүү хэл амаа илүү хөгжүүлсэн байх нь илүү давуу талтай. Энэ чадварыг шаарддаг. Өөрөөр хэлэх юм бол хэл амандаа сайн байх хэрэгтэй гэсэн. Хэл амандаа сайн байна гэдэг нь хэрэлдэн гэсэн үг биш. Маргалдан гэсэн үг биш. Өөрийнхөө үжил бодлыг илэрхийлэх чадвартай байх хэлж байгаа. Ягаад гэх юм бол тэр бодлоо илэрхийлж чадахгүй хотод яадаг вэ гэдэг жирэг. Олон зүйлийг өөрийнхөө дотор дарж амдэр. Гомдсон ч хэлэхгүй, зөвшөөрөхгүй байсан ч гэсэн илэрхийлж чадахгүй. Ийм байдлаар өөрийнхөө дуу хоолойг дарж дотор нь битүү амдэрдэг. Харин би ингэж бодож байна. Энэ надад таалагдахгүй байна. Би өөр саналтай байна гэж өөртөө итгэлтэй яар сурах хэлж байгаа. Тэгэхээр аав ээж багш нар, ах эгч нар нь болвол тэр эмэгтэй хүүхдээр ингэж зоригтой өөрийнхөө үжил бодлыг илэрхийлүүлж тэг сурах хэрэгтэй байх нь. За 3 дугаард нь болвол өөртөө итгэлтэй байна гэдэг нь алдаанаасаа айхгүй байх хэлж байгаа. Ягаад гэвэл эмэгтэй хүүхдүүд болвол мэдээж эрэгтэй хүүхдүүдтэй харьцуулах юм болвол аимхай байдаг. Зориг зөрөх багтай байдаг. Тэгж ярддаг. Тийм учраас алдаанаас бүр их айдаг. Тэгээд л нэг баг жиргийн алдаа гаргачих юм болвол бүтлгүүтэх юм болвол нүүрэн төрнө гэдэг. Маш хичээдэг. Тэгээд алдаа гаргачих юм болвол дахиж ирөөсөн туршиж үчих зориггүй болдог. Алдаа гэдэг болвол маш хөвийн зүйл. Эмэгтэй хүүхдтэй байсан чи ямар хүн байсан гэсэн алдаа гаргаж болно. Алдаа байхгүйгээр дараагийн алхам байхгүй. Алдаа гэдэг бол ерөөсөө огт өөрөө чинь үндэсний бууруулахгүй. Ямар тийм их чивтэрж үйд биш. Огт нүүрэн чөрөх зүйл биш. Энэ болвол суралцах боломж гэж. Тэгээ ийм байдлаар ойлгуулж явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бүдүүн юрхтэй байх хэрэгтэй гэсэн үг. За өнөөдрийн ярих 2 дугаар сэдэв. Эмэгтэй хүүхдийн 21-р зуунд заавал эзэмших ёстой 7 чадварын 2 дугаар нь болвол сэтгэлжүйн хувьд тэнцвэртэй байх чадвар. За энэ ямар чадвар вэ гэвэл сэтгэл хөдлөлөө ойлгох. Тэгээ унссан ч, гомссон ч, айсан ч, стресст орсон ч гэсэн нэгэн давж туулах чадвартай болох гэж байгаа. Тэр тусмаа эмэгтэй хүүхдүүдийн дунд бол энэ гомдол, айдас, бүтлгүүдэл, дарамт, ганцаардал маш төгөөмөл байдаг. Өөрөөр хэлэх юм бол амархан гомддог, айдастай амьдардаг, амархан дарамтанд ордог. Тэгээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг контролдож сахарчд хаан болдог. Ийм асуудал бол асар илүү байдаг. Тийм учраас энэ тэнцвэрийг олох чадвар их сул. Заавал ерөөсөө огт уйлж болохгүй, огт ууралж болохгүй, огт айж болохгүй. Тийм байх гэсэн үг биш. Юу гэхтэй зэрэг сэтгэл хөдлөлөө ойлгох хэрэгтэй, зөв илэрхийлэх хэрэгтэй. Тэгэд өөрийгөө тайвшруулах тэр урилгыг бас эзэмших хэрэгтэй гэсэн ийм санаа байгаа. За ийм учраас энэ дээр бол бас 3 чадвар байгаа. Нэг нь юу гэхтэй зэрэг сэтгэл хөдлөлөө таних чадвар.
Энэ их чухал. Би жоохон уурлаад байгаа юм уу, гомдоод байгаа юм уу, айгаад байгаа юм уу, атаархаад байгаа юм уу гэдгийг өөрөөсөө асууж тэгээд ойлгосрох хэрэгтэй. Хэрвээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж чадахгүй юм бол яах вэ? Буруу хариу үйлдвэрлэдэг байна. Жишээлх юм бол юу байх вэ гэдэг зэрэг гомдсон мөртлөө уурладаг. Айсан мөртлөө бусдыг түлхдэг. Атаархачих мөртлөө өөрийгөө муу гэж боддог ч юм уу. Ингэж буруу ойлгоод буруу сэтгэл хөдлөл гаргадаг гэсэн. Андуураад байна гэсэн үг. Жишээлх юм бол би өнөө хэрэгдээ ууралж байгаа юм биш. Өнөө хэрэгдээ гомдоод байгаа юм байна гэж. Тэгэж мэддэг болно гэсэн үг. Энэ чадвар эзэмшсээр. Би муу хүн биш юм байна. Зүгээр л атаархаж байгаа юм байна гэдэг юм уу. Нэг ёсондоо ухаарлах гэсэн үг. Ер нь болвол маш их одоо амьдрал дээр ажиглах жидгэн шүү дээ. Ийм байдал. Тэгээ хоёрдугаар нь болвол стрессийн зөв тайлах чадвартай болох хэрэгтэй. Эмэгтэй хүүхдүүд болвол маш их стресст ордог. Уйлдаг, уурладаг, бохимддог. Тэгэхээр хэрвээ стрессийн зөв тайлах чадвартай болчих юм бол асуудал өөрчлөх юм л да. Амардаг ч юм уу, тэмдэглэл хөтэлдэг ч юм уу, бусдад яралцдаг ч юм уу, гадна гараад алхдаг ч юм уу, дуу хөгжим сонсдог ч юм уу. Өөрийгөө тайвшруулах олон аргууд байдаг. Ингэж тайвширснаа дараа болвол асуудал илүү ухаалгаар хандах болно. За сэтгэл зүйн тэнцвэрээ олох чадварын 3 дахь нь юу вэ гэдэг зэрэг сэтгэлийн ширхан эдгэх чадвар. За энэ нь болвол саяын ярьсан зүгээр жилийн одоо уур бухимдал, гомдол. За энэ цаашаа хөндрөөд бүр сэтгэлийн шархуулаад үлдчихсэн байдаг. За энээсээ болоод би бол ерөөсөн хангаалтахгүй юм байна. Хэнч намайг тоохгүй юм байна. Хэнч намайг хайрлахгүй юм байна. Ийм итгэл үнэмшилтэй, ийм буруу итгэл үнэмшилтэй болж хүмүүждэг. За ийм учраас энэ сэтгэлийн шархыг давж туулах. За энэ аргад сурч хэрэгтэй. За энэ талаар олон ном байна. Хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт хүрдээрс бичсэн. За удахгүй бас одоо шинэ ном гарна. Тэн дээр бас энэ асуудал орсон. Сэтгэлийн шарх болвол заавалч одоо насан турш үргэлжлэхгүй. Энийг хэрвээ давж туулах арга техникээс суралцах юм бол мартагдах. Тэгээд амьдралаа шинээр эхлүүлэх болж чадтай. Хүн өнгөрсөндөө амьдрахгүй. Хүн одоогоороо ирээдүйгөө харж амьдрах хэрэгтэй. Ерөнхийд нь дүгнэлт хэлэх юм бол эмэгтэйчүүд болвол амархан одоо сэтгэл хөдлөдөг. Сэтгэл хөдлөлөөр амьдардаг. Тэгэхээр хэтэрхээ их одоо сэтгэл хөдлөлтөнд баригдаж болохгүй. Энийхэн тэнцвэрийг олох хэрэгтэй. Тэр чадварт суралцах хэрэгтэй гэсэн ийм санаа юм байна. За одоо жалгаад 2 дугаар том сэдв. За энэ нь юу вэ гэдэг зэрэг өөрийгөө хамгаалах бамбай гэж. За бамбай гэдэг зэрэг мэдээж өөрийгөө хамгаалах асуудал таарна. За энэ дотор 2 чадвар. Нэгдүгээр нь бол өөрийгөө хамгаалах чадвар, хоёр нь бол бусдад ашиглуулахгүй байх чадвар гэсэн. Ийм 2 чадварыг суралцах юм байна. За энэнийх нь нэгдүгээрт өөрийгөө хамгаалах чадвар. Ягаад гэвэл эмэгтэй цууд хамгийн амархан одоо буруу харилцаанд ашиглагдана, дарамтанд орно, ашиглагдана. Сэтгэл зүйн гэмтэлд учирдаг. Тийм учраас хамгийн чухал чадваруудын нэг нь бол өөрийгөө хамгаалах чадвар. Мэдээж эмэгтэй хүүхэд болвол илдэг байх хэвээр, даруй байх хэвээр, бусдыг ойлгодог байх хэвээр. За энийг болвол бүр уламжлалт сургууль хүмүүжил төртөл одоо олон мянган жилийн турш зааж сургаж ирсэн. Гэтэл энэнийхэн жирэгчээ болтой зэрэг өөрийгөө хамгаалах чадвар байхгүй болохгүй. Энэ илдэг даруй бусдыг ойлгох зөөлөн зам болвол халдлагад амархан өртгөх нь шүү дээ. Ашиглагдаг. Хуучин болвол эмгтэй чууд гэхтэй жиргэл одоо баргал нэг баялагын нэг хэсэг гэж одоо үжижлээ шүү дээ. Хачир сайтай охид хятар сайтай мордыг олж иж ирнэ гэж. Дайн толоо ихээ сордгийнхэн нэг нь болтой жиргэн эмгтэй чууд болоод ахтан морь. Тэгэхээр түүхэн дээр болвол эд баялаг гэж үжижсэн байна л да. Тийм учраас өнөөдөр ч гэсэн бас тодорхой хэмжээнд энэ сэтгэл зүйн арилгаагүй байж байгаа. Өөрөөр хэлбэл эмгтэй хүнийг хайрлах ёстой, хөндлөх ёстой, хамгаалах ёстой, халдшгүй дархан байх ёстой гэдэг тутмаг байгаа. Аль ч нийгэмд, аль ч улс оронд. Тийм учраас жайлшгүй одоо эзэмших чадварын нэг бол өөрийгөө хамгаалах чадвар. Халлаг гэдэг зэрэг одоо шууд хүчтэй шинттэй халтгасаа гадна байна шүү дээ. Тийм жуулан халдлагууд гэж байна л да. Тэр нь юу гэхтэй зэрэг
хайрын нэр барьж хяндах ч юм уу. Найжийн нэр бариад ашигладаг ч юм уу. Зөвлөгөө өгж гин гэж хэлээд доромжилдог ч юм уу. Энэ бол бүр илүү аимшигтай. Хуучин бол морь унаад ил цэлэн бариад очоод дээрэмдэд ирдэг байсан бол өнөөдөр бүр арга нь нарийсан гэсэн үг л дээ. Тэгвэл яавал одоо өөрийгөө хамгаалах чадвар суралцах уу? Ямар чадвар байх вэ гэдэг бас 3 зүйл байгаа. Энэнийх нь нэгдүгээр нь бол аюултай харилцааг таних чадвар. Тэгэхээр аюултай харилцаа гэж юу юм? Хитрхээ хяналтандаа байлгадах ч юм уу, доромжилдох ч юм уу, айлгадах ч юм уу, буруутгах ч юм уу, сэтгэлийн дарамтанд оруулах ч юм уу. Ийм байдлаар өөрийг чинь дарамталдаг, эршилдэ оруулдаг. За энийг яаж эрт таньж мэдэх үү? Энэ аюултай харилцаа гэдэг зэрэг эхэндээ ерөөсөн шууд хүчтэй харагддаггүй, мэдрэгддэггүй. Өөрөөр хэлэх юм бол тийм арга техник, жал, тийм муухан хэрэгэлдэг байна шүү дээ. Жишээлх юм бол би чамд санааж овж гин гэж хэлээд эхэлж их юм бол энэ хяналтаанд тогтоож эхэлж болж шүү. Энэ чиний буруу гэж хэлээд эхэлж байгаа юм бол өөрийг чинь дарамталж эхлэх гэж болж шүү. Чи өөр хиндэж хэрэггүй гэж хэлж байгаа юм бол өөрийг чинь айлгаж болж шүү. Ийм харилцааны эхлэл. Өөрөөр хэлэх юм бол өөр чинь хитрхээ их санааж авсан байдлаар ярьж эхэлж байгаа юм бол энэ сэтгэгдсэн үг байх нь байна шүү дээ. Хоёрдугаар нь бол хил хязгаараа хамгаалах чадвар. За энэ хил хязгаараа хамгаалах чадвар гэж юу гэхтэй зэрэг хил хязгаарахтай зэрэг их өргөн ойлголттой. За эмэгтэй хүүхдийн хувьд бол биеийн хязгаар байж, чагийн, сэтгэлийн, ховын орон зай. Энийг хамгаалж сурах чадвард суралцсан байх хэрэгтэй. Хэрвээ энийг хамгаалж чадахгүй бол яах вэ? Бусдын хүсэл, шаардлага, сэтгэл хөдлөлийн ачаагийн хүртэл өөртөө үүрж явах. Ийм юм бол. Жишээлх юм бол бүсэс султай эмэгтэйчүүд байж идэг. Энэ бол тэр өөрөө бүс султай дан биш. Хил хязгаараа хамгаалах чадвар суралцаагүйтай холбоотой. Өөрөөр хэлэх юм бол үгүй гэж хэлж чадахгүй. Татгалзаж чадахгүй. Хэн юу хэлсэн ч зөвшөөрдөг. Дагаад л хоолнд орж идэг. Дагаад л буудалд орж идэг. Тэгээ ажлын хүнд ачаа үүрнэ. Алуун газрууд, дарга захирлууд эмэгтэй хүүхдийг ажиллах дуртай байдаг. Үгүй гэж хэлж чаддаг. Хамаг хүнд ачаагаа үрүүлж идэг. Тийм учраас ийм тохиолдолд бол үгүй гэж, нөө гэж хэлж сурах. Энэ чухал. Миний бие, миний цаг, миний сэтгэл энэ үн цэнтэй. Хүн болгонд хүсэл тавьсан хүн болгонд ашиглуулад байдаг биш ээ гэж. Тийм ухамсартай болох хэрэгтэй. Эмэгтэй хүүхэд хул хөнгөн, чихжөөлөн гэдэл байнга л ачаа өрүүлж идэг. За энийг бол бас болох хэрэгтэй. За 3 дугаард нь яаж хил хязгаараа хамгаалах вэ? За энэ бол тусламж хүсэх чадвар. Эмэгтэй хүүхэд бол хүч чадал байхгүй. Тийм учраас тусламж хүсэх чадварыг сурчгүй болохгүй. Аюултай үед яах вэ? Аав ээжээсээ, багшаасаа, найжаасаа, мэрэгжлийн хүмүүсээс тусламж хүсдэг ийм чадвартай болох хэрэгтэй. Тэгэхгүй бол асуудал хөндөрнө. Тэгээд хожигдсон хойно ч харамссан ч гэсэн нэмэр байхгүй. Тийм учраас чимээгүй, зөвхөн би л өөрөө шийдэх ёстой. Өөр хүн төв утахгүй гэдэг ч юм уу. Хэлэх юм бол намайг буруутгаж шүгэмжилнэ гэдэг ч юм уу. Ийм байж болохгүй. Асуудал толгорох юм бол заавал нээлттэй эргэн тойрныхоо хүмүүстэй ярилцж явах. Тэр хүмүүсүүдээс тусламж хүсчихийг. Ийм чадвартай болох бол маш чухал. Тусламж хүснэ гэдэг бол сул дээрээ шинж биш. Харин ч өөрийгөө хамгаалах маш ухаалаг хүн үйл гэж ойлгох хэрэгтэй. Жишээлх юм бол одоо цахим орчимд бие биенээ их доромжилж байна, гутааж байна. Хэрвээ тийм байдал мэдэгдэх юм бол аав ээжтэй, багш нардаа холбогдох хүмүүст хэлэх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ асуудлыг хөндрөхөөс өмнө шийдэх болцоотой байгаа. Өөрийгөө хамгаална гэдэг бол айдастай, хаалттай, хүмүүсэд итгэдэг тийм хүн гэсэн үг биш. Харин ч хэнийг ойртуулах вэ? Өөрөө хаан жохсох уу? Хижээ үгүй гэж хэлэх үү? Ямар үед тусламж хүсэх үү? За энийг ойлгодог ийм чадвартай болно гэсэн үг. За тэгвэл 21-р зуунд эмэгтэй хүүхэд заавал эзэмшиж сурахгүй бол болохгүй 7 чадварын 4 дахь чадвар бусдад ашиглуулахгүй байх чадвар. За энэнд суралцах хэвдэл байгаа юм. Сая болвол өөрийгөө хамгаалах чадвар ярьсан. Тэгвэл
Тэрнээс гадна бас бусдад ашиглуулахгүй байх гэдэг ийм чадвар байна. Энэ юу вэ гэхтэй зэрэг эмэгтэй хүмүүсийг их ашигладаг. За энэ нь хохирогч их болдог. Эмэгтэй хүүхдүүд болвол хүч чадал муутайгаас гадна дуулууртай үгүй гэж хэлж чадахгүй учраас ашиглана. За энийх нь нэгдүгээр нь болвол үгүй гэж хэлж сурах. Бусад хүмүүс гомдохоос хайгаад ерөөсөн өөрийгөө жолоослоод болохгүй. Шаардлагатай үед татгалж сурах. Хэрвээ үгүй гэж хэлж чадахгүй юм болвол бусдын хүслийг өөрийнхөө хэрэгчнээс дээгүүр тавина. Өөрийгөө өргөдүүлдэг бол дурггүй байсан ч гэсэн зөвшөөрнө. Ядарсан ч гэсэн бусдыг туслана. Хүсээгүй байсан ч гэсэн дагаад явна. Тийм учраас ийм байдлаар өөрийгөө жолиосолж гинэ гэдэг бол тийм ерөөсөн ийдэг зам биш. Юу вэ гэхтэй зэрэг өөрийгөө алдаж байгаа. Өөрийгөө алдаж эхэлж байна. Тийм учраас эмэгтэй хүүхдэд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. За хоёрдугаар нь болвол манипуляцийг таних чадвар. Тэгэхээр манипуляц гэсэн үг гарч ирж байгаа юм. Энэ юу гэхтэй зэрэг даалдад дарамттай хэлж байгаа. Хүчирхийллийн бус. Шууд бус. Жишээлх юм болвол чи надад хайртай юм бол ингэж хий. Ингэж хэл. Ингэж амьдр гэж шаардаж байгаа. Чи сайн хүн юм болвол чи эмэгтэй хүүхэд юм болвол гэж байгаа. Энэ болвол даалд дарамт. Бусад хүн байсан болвол зөвшөөрнө. Чи ч гэсэн ялгаагүй зөвшөөрөх ёстой гэдэг ч юм уу. Иймэрхүү санаануудыг гаргаад өөртөө чинь тулгаад ярьж байгаа юм болвол энэ манипуляц гэдэг юм бол. Ийм байдлаар хүчээр биш. Гэмшлэр ч юм уу, айцсаар ч юм уу, өрөвдөх сэтгэлээр ч юм уу, хайр халамжийн нэрээр ч юм уу удирдах гэсэн орлого. Тэгэхээр хэрвээ энэ чадварыг эзэмшихгүй юм бол эмэгтэй хүүхдүүд огт ойлгохгүй. Үнэхээр ч юм билүү гэж бодно. Тэгвэл би муу хүн болчих магадгүй. Тэгвэл намайг хайрлах хаан болчих магадгүй. Буруур надад байгаа юм байна гэдэг ч юм уу. Ийм байдлаар өөрийн өсөөгүй зүйлийг зөвшөөрөх. Ийм магадaltaй болдог. За энэ нь болвол нөгөө талаа итгэхгүй байна гэсэн үг биш. Юу вэ гэхтэй зэрэг хайрын нэрээр, нөхөрлийн нэрээр, тусламжийн нэрээр дарамтанд оруулж иж болж шүү. Энийг ялгаж сурах ухаан хэлж байгаа. Чи миний найз юм болвол энэ хийх ёстой ч гэж. Тийм байх ёстой ч гэж. Тэгж ярьдаг. За энэ бол манипуляц. Өөр юу ч биш. Тэгэхээр манипуляцийг ойлгодог эмэгтэй хүүхэд бол заавал сайн найз байна гэдэг чинь өөрийгөө жолоосно гэсэн үг биш шүү дээ. Тэгж ойлгох чадвартай болно. За бусдад ашиглахгүй байх 3 дугаар чадвар нь юу гэх юм бол өөрийгөө хүндэтгэүүлэх чадвар. Яагаад гэвэл зэрэг хүн хэрвээ өөрийгөө хүндэхгүй юм бол бусад хүн ч гэсэн дураараа хандж эхэлнэ. Доромжилсан ч төвчээл байдаг. Доогдох хийсэн ч гэсэн инээгээл өнгөрөөж идэг. Муу харилцаагийг бол ерөөсөө хэвэл юм шиг. Тэгэж хүлээж аваад байх юм бол өөрийн үнц нь суларна. Өөрийгөө хүндэлнэ гэдэг нь бол чи намайг хүндлэхгүй байна гэд хэрэлдэж хэлж байгаа юм биш. Харин надтай ингэж харилцаж болохгүй шүү гэж илэрхийлж сурах хэвэл. Эмэгтэй хүүхдийг эхнэр эджүүл юм шиг үждэг харьцдаг хүмүүс байдаг. Ховын өмч юм шиг. Тийм биш. Эмэгтэй хүүхд бол хайрлагдах, хөндлөгдөх хамгийн эрхэмсэг орж байгаа. Тоглоом гэдэг нэрээр хүнийг шоолж идэг, доромжилж идэг. Энэ хариуд бол шууд л хэлэх хэрэгтэй. Энд чинь надад бол ерөөсөө тоглоом биш вэ шүү. Надтай дахиж бити ингэж яраарэ гэж. За энэ бол ямар ч бүдрүүлэг юм биш. Өөрийнхөө үнцний хамгаалж явдал. Тийм учраас бусдад ашиглуулахгүй байна гэдэг нь бол тийм хатуу, хүйтэн, бусдыг түлхдэг тийм хүн биш. Харин хижээж өвшөр, хижээ татгалзах, хижээ өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэдгийг мэддэг. Энэ чадвар сурч хэлж байна. Ингээд сурчих юм бол ирээдүйд хайрлагдан, хөндлөгдөн, ажил дээр нь ч болго, гэр бүлдөө ч болго өөрийгөө алдахгүй байх болчиход. За тэгвэл 21-р зуунд өнөөдрийн химэл оюухан дижиталын эрэнд эмэгтэй хүүхдүүд заавал эзэмших 7 чадварын талаар ярьж байгаа. За энийг нь бол 3 хуваасан. Нэг нь бол дотоод хүч, хоёр нь бол өөрийгөө хамгаалах бамбай. За одоо ярих бол 3 дугаар хүрээ ирээдүйн луужин. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн дотоод хүч байгаад хангалттай биш. Багтаа бэх бамбайтай байгаад бас төгс болохгүй. За энэ дээр нэмээд ирээдүйн луужин өөрийгөө чиглүүлэгч байх хэрэгтэй. За энэ дотор бол 3 чадвар орсон байж байгаа. За энэних нь 1-р чадвар санхүүгийн хувьд бие даах чадвар.
За эхлээд энэ чадвар явж үжий. За манай монголчуудын уламжлалт соёл иргэншил дээр болвол санхүүгийн асуудал тэргүүн үгнэнд байдгүй. Ягаад гэвэл 5 хошуу малаа малжаад нүдлийнхэн соёл иргэншлээ хийгээд яваад байхад ямар ч санхүүгийн бэрхшээл байдгүй. Ийм ард түмэн. Тэгэхээр шин соёл иргэншил, шин зуунд санхүүгийн чадвартай болох асуудал бол асар чухал. Мөнгө санхүүгийн асуудлыг зөв шийдэхгүй бол цаашаа ерөөсөө амьдрал баргал, чосон гурах, стопик ийм байдалд орно. Тэгэхээр нэгдүгüүрд болвол мөнгөний үн цэнийг ойлгох чадвар. Мөнгө гэдгийг чинь болвол хөдөлмөрлж ээж, чаг хугацаа жарч чуулж ээж, захлагбаттай амьдарч ээж олж ирдэг шүү. Мөнгө гэдэг чинь зүгээр л одоо модноос ургаж яадаг юм биш. Очоод буулгаад авч яадаг. Эсвэл картын дотор байдаг. Тийм зүйл биш ээ гэдгийг эмэгтэй хүүхдэд багаас нь ойлгуулах хэрэгтэй. За энэ ганцхан эмэгтэй хүүхд биш нэ. Эрэгтэй хүүхдүүдчсэн ялгаа байхгүй мэдэх хэрэгтэй. Мөнгөний ард болвол хөдөлмөр шин гэдэг юм. Чаг хугацаа ордог юм. Хичээлждгэн шаарддаг. За энэ бүхэнд хүний амьдрал зарчуулгаждаг. Тэрүүгээр сольж ирж идэг юм шүү гэж. Тэгж ойлгох нь сухал. Тэгэхгүй болвол хитрхээ их одоо тийм зарлган огтуд байдаг. Хитрхээ өндөр үнэтэй гоосах навтөгдгүн хувцас тэгээд юу л байна. Тэрнээ одоо эцэс төгсөлгүй уралдаанд орцсон байж идэг. Тийм учраас эмэгтэй хүүхдүүд багаасаа болтож ирэг мөнгөний үндснийг ойлгох. Ийм ухамсартай болох хэрэгтэй. За хоёрдугаард нь болвол орлого зарлага удирдах чадвартай болох. За энэ талаар бид нар бас их олон дахин ярьж байгаа. Мөнгө болвол олддог. Бүх хүмүүс ажиллаж хөдөлмөрлж орлого орж ирэн заавал. Гэтэл зарим хүмүүс нь ядуу, зарим айл нь ерөөсөө хийж өөдлөхгүй байдаг. Хамгийн сүүлд нь өршөрөнд дарагдсан ийм байдалд ордог. Тэр яагаад өгдөж ирэг? Орлого олж чадахгүй байгаа юм биш. Зарлагаа удирдах чадваргүй байхтай холбоотой. За манай Монголын уламжлалт амьдрал дээр жирс жугандчс их гарч ирж идэг. Хэрвээ эмэгтэй нь тоочоо байхгүй болвол тэр айл ядуу тарчих амьдрна гэсэн энэ санааг илэрхийлсэн. Тэгээд л одоо өр ширэнд ороод амьдрал хөндөрчих юм бол одоо аж жаргалтай сайн сайхан амьдрна гэдэг алга болно шүү дээ. Тийм учраас эмэгтэй хүүхдүүдийн багаас нь орлого зарлагын удирдах чадвар сургана. За санхүүтэй холбогдлолтой 3 дугаар чадвар нь болвол хуримтлал үүсгэх чадвартай. За энийг багаас нь суулгахгүй болохгүй. Тэггүй болвол ерөөсөн орлого орж ирж ин дуртай зүйл авдаг, үржидэг. Тийм болох юм болвол ерөөсөн мөнхийн одоо ядуу амьдрна. За энэ хуримтлал үүсгэх талаар бол олон удаа ярьж байгаа. За энэ талаар болвол хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлдэг шийдвэрлэлгүүр дээр өсвч оруулсан. Заавал одоо хуримтлал үүсэхгүй болохгүй. Өөртөө ерөөсөө мөнгө төлдөггүй гэж тэгж ярсан. Уснаа мөнгө төлнө, чахалгаанаа мөнгө төлнө, хоол хүнсэнд төлнө, жугаалд наатахад төлнө. Гэтэл өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээд хуримтлал ерөөсөө үлдээдэг. Тэгэхээр тэр чадвар бас суралцахгүй болохгүй. За ингэж сурсан эмэгтэй хүүхэд бол хожим ирээдүйд ч гэсэн мөнгө санхүүгийн хувьд бусдын хараат байдалд орохгүй. Заавал одоо хүний итгэвчийг харж амьдрахгүй. Тийм үнэтэй суухгүй. За ийм давуу тал байж байгаа. Энэ их чухал. Хэрвээ тэгж чадахгүй юм бол яах вэ? Бусдын мөнгө, бусдын зөвшөөрөл, бусдын хяналтанд дор амьдрал өсгөлж байгаа байхгүй юу? Тэгвэл эрхчлэг алж юм гэсэн. Өөрөө санхүүгийн хувьд бие даачсан. Ядаж одоо гэр бүлийнхэн орлого зарлагыг зөв удирдах чаддаг. Ийм байх юм бол эрхчлөөтэй, аж жаргалтай, сайн сайхан амьдрах болж чадна. За өнөөдөр ярих 6 дугаар сэдэв. За энэ нь юу вэ гэж хэрэг? 21-р зуунд эмэгтэй хүүхдүүд заавал эзэмших ёстой 7 чадварын 6 дугаар нь амьдралаа өөрөө удирдах чадвартай болох. Сая бол хэлсэн санхүүгээ удирдах чадвартай болох хэрэгтэй. Тэрнээс гадна амьдралаа удирдах чадвар гэдэг бас ийм нэг чухал чадвар байгаа. За энэ дотор бол 3 зүйл байна. Эмэгтэй хүүхдүүд бол өөрийнхөө амьдралыг бусдын жааснаар эсвэл нөхцөл байдлын урсгалаар эсвэл айдас эргэлжээгээр удирдуулж болохгүй. Өөрөө юу хүсэж байгааг мэддэг, шийдвэрээ өөрөө бодож иж гаргаж чаддаг. Өөрийнхөө хийсэн сонголтод бас хариуцлага хүрээдэг. Ийм хүн болж өсөх хэрэгтэй. За энэ нь болвол бүгдийг өөрөө ганцаараа шийднэ гэсэн үг биш ээ мэдээж. Харин ч өөрийнхөө амьдралын золоогийг бусдад 100% атгахгүй гэсэн ийм үг гэж ойлгож байна. За энэ төлөө нэгдүгээрд нь болвол сорилгоон
тодорхойлох чадвартай байх хэрэгтэй. За ийм чадвар суралцах хэрэгтэй гэсэн үг. Ягаад гэвэл дийлэн хүмүүс зорилгоо мэддэг. Өөрийн амьдралын зорилго юу вэ гэдээ асуух юм бол тулгамдаад юм хэлж чадахгүй. Ягаад гэвэл бодож өнгөрөөгүй мөртлөө тодорхойлж өнгөрөөгүй учраас. За ийм хүмүүс бол бусдын нэг хэсэг бол. Хүн юу хэлнэ? Тэрийг дагж л амьдардаг. Тийм л хавтавлантай бол. Нийгэм юу их гоё хийж байна. Сошиал ертөнцид. Тэрний хараас л тийм бол. Гэсэн ч гэсэн жив жинхэнэсэн яг өөрөө чухам юу хүсэж байна уу гэдэг нь ойлгодог. Тийм учраас охтууд, эмэгтэй хүүхдүүд өөрөөсөө асуух хэрэгтэй. Би чухам одоо юу сурахыг хүсэж байгаа юм? Би ямар хүн болохыг хүсэж байна вэ? Миний хувьд хамгийн чухал нь юу юм бэ? Тэгхийн бол хариулт гараад ирэх гэсэн. Тэрнийхэн дагуу амьдрах болно. За хоёрдугаар нь бол шийдвэр гаргах чадвар. Ягаад гэвэл өдөр тусам асар олон сонголтууд байж идэг. Судалгаа хийгээд бүр хэдэн мянган сонголт нэг өдөрт байдаг гэсэн ийм тоонууд хүртэл гарч ирсэн. За хүний амьдрал дээр тохиолдох том сонголтууд байна. Хэнтэй найзлах уу? Юунд чагжаарчлах уу? Юу сурах юм? Дараа нь хэнтэй гэр бүл болох уу? Ямар ажил мэргэжил сонгох уу? За энэ бүхэнд шийдвэр хэрэгтэй. Тэгэхээр шийдвэр гаргаж чадахгүй охтууд бол бусдын үгээр их хосоор байхгүй. Тэгээд алдчихад дараа нь харуулсан. За энэнийхээ эсрэгээр бодод тунгаадаг, судалж үждэг. Тэгээд тэн дээр тулгуурлаад дүгнэлт хийж чаддаг. Энэ чадвар асар чухал. Амьдрал дээр тийм жишээнүүд асар олон байна. Бусдын тулгалтаар биш. Өөрийнхөө чин сэтгэлээс шийдвэр гаргадаг. Ийм чадвартай болох хэрэгтэй. Тэрүүгээр амьдрсан хүн харамсдаггүй. За 3 дугаард нь бол хариуцлага хүлээх чадвар. За энэ их чухал. Хариуцлага гэхдээ жиргэл өөрийнхөө толгой дээр нэг юм тогтцоо юм шиг. Хүнд байдал оруулж байгаа юм шиг ийм сэтгэл төрдөг. Гэтэл үнэн хэрэгдэн бол тийм биш юм байна. Энэ юу вэ гэхдээ жирэг сонголтынхаа үр дагаврыг бусдад тоох биш. Бусдын толгоор хийх биш. Өөрөө амьдралынхаа эжин сууна гэдэг. Энэ ойлголт. Гэтэл хариуцлага хүлээдэггүй хүн бол яах вэ гэдэг жирэг өөрийнхөө алдааг дандаа бусд руу найж хэлсэн. Ээж авч өвчөрсөн. Багш буруу ойлгуулсан. Нөхцөл байдал тийм байсан гэдэг ч юм уу. Ийм байдлаар өөрийнхөө зөвтгөхөд уснаас хуурай гаргаж орлоо. Гэтэл хариуцлагатай бол яах вэ? Өөртөө хэрэг тохно гэсэн үг биш ээ. Харин би алдсан нь үнэн. Энэ миний буруу. Би эндээс юу сурах вэ? Би энийг яаж засаж жалруулах вэ? За энийг хэлж байгаа юм. Тэгэхээр чин энэ чадвар бол бүр илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү төлөвшсөн хүн бол. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө хариуцлагыг байнга бусад руу түлхээд байдаг хүн бол тэжээж хөгжихгүй гэсэн үг юм. Тэжээж төлөвшөхгүй байх. Живжинхнээс хүчтэй төлөвшсөн хүн болох юм бол толгоогоор хариуцлага дагаад явдаг. Ийм чадвартай байх. Ийм хүн үлддэг юм байна. Тэгэхээр энэ бол ганцхан эмэгтэй хүүхдийн асуудал биш. Эрэгтэй хүүхдүүдэд ч ялгаагүй. Хэн ч ялгаа байхгүй. Өөрийнхөө сонголтонд хариуцлага хүлээх ёстой. Амжилт олох юм бол тэр мэдээж сайн хэрэг. Тэрэн дээр нь толгуурж байгаа дараагийн том амжилтанд хүрнэ. Алдах юм бол яг тэрнээ бас хариуцлага хүлээх. Алдаахан ч гэсэн уламжлалтай болно. Ийм байдлаар хүн гэдэг чинь төлөвшөж амьдрэх юм байна. За энэ чадварыг заавал эмэгтэй хүүхдүүдэд сурсан байх хэрэгтэй. За тэгвэл өнөөдөр ярих хамгийн сүүлийн сэдэв 21-р зуунд эмэгтэй хүүхдэд эзэмшүүлэх чадварын 7 дугаар нь бол хиймэл оюухан болоод дижитал эринд амьдрах чадвар. За энэ бол харцгаасан харахтай зэрэгэл тодорхой. Цаг үеийн нийгэм өөрчлөгдөж байна. Тэгэхээр хамгийн шинэ технологиг ашиглах, мэдээллийн шүүх, цахим орчинд өөрийгөө хамгаалж чадах энэ чадвар сурч ирсэн. Цаг үеэсээ хаягдаж болохгүй. Өнөөдөр хиймэл оюун ухаан робот гарч ирээд маш олон салбарт ажиллагууд л үүсэж байгаа. Тэгээ 2 хоногийн өмнө Японы телевизээр тусгай дугаар гарч ирсэн. Цагаан захтай хүмүүсүүд одоо хөх халаад өмсдөг. Өөрөөр хэлэх юм бол оюуны хөдөлмөр эрхэлж ирсэн хүмүүсүүд биеийн хүчнээ ажил руу шилжиж гинэ. Тим сонголт хийж гинэ гэдэг. Ягаад гэвэл тэр хүмүүсийн ажлыг хиймэл оюухан оруулж эхэлсэн учраас роботын хийж чадахгүй зөвхөн хүн хийх ёстой биеийн хүчнээ ажлууд байдаг. Тэр чиглэлийн ажил мэргэжлийг сонгож хэлж гинэ гэж. За мөн 2 хоногийн өмнө Америкийн нэгдсэн улсад бас годомжинд чагсаалж чуулган хийсэн хиймэл оюун ухаанаас болоод ажил олж гинэ гэдэг. Тэгэхээр ажлын байрыг бол одоо хиймэл оюун ухаан роботууд ажиллаж эхэлж байгаа. За ингэж шахагдаж байгаа нөхцөл доор болвол бас
хамгийн сүүлийн үеийн мэдлэг мэдээллийг сурна гэхээс илүү ирээдүйд ажил алдахгүй тогтвортой амьдрахад туслах энэ мэргэжлүүдийг эзэмших, тэр чиглэлээр ихтэй сургуулиуд сурах, ажлын байр олох. Энэ бас их чухал юм байна. За энэнийхээ зэрэгч химэл оюун ухааны ашиглах чадвартай болох хэрэгтэй. Нэгдүгээр, хуучин болвол ажиллах чадвартай, оюуны потенциал асар өндөр хүмүүс хийж чаддаг байсан ажлуудыг өнөөдөр химэл оюун ухааны тусламжтайгаар 100 хүнээ 1000 хүнээ хийх ажлыг хэдхэн хормын дотор гүйцэтгэдэг болсон. Тийм учраас химэл оюун ухааныг ашиглаж сурах хэрэгтэй. За миний хувьд бол энэ чат GPT тэг Jimmy гэсэн энэ хоёр химэл оюун ухааны өдөр тутмын амьдралд ашиглаж байгаа. Тэгэхгүй бол одоо хочрогдох ийм байдал бол орчсон байж байгаа. Арга байхгүй одоо хэрэгэл сурж байгаа. Тэгэхээр чин өнөөдөр бол эрэгтэй хүүхэд, эмэгтэй хүүхэд гэсэн ялгаа бас одоо багасч байна гэж бодож байна л да. Зөвхөн эмэгтэйчүүдийн хийж чаддаг, зөвхөн эрэгтэйчүүдийн хийж чаддаг ажил гэж байдаг байсан. Гэтэл өнөөдрийн энэ химэл оюун ухаан бол хэндэж гисэн адилхан ажил хамжуулах боломжийг олгосон байж байгаа юм. За оюутан сурагчийн хувьд бол химэл оюун ухаанаар хичээлээ хийлгүүлээд байх юм бол өөрөө юм сурахгүй гэж хэлж байгаа. Харин туслуулах байдлаар ажиллуулж чадах юм бол өөрийн чинь оюун ухаан тэлнэ. Гайхамшигтай амжилтанд хүрнэ. Тэгэхээр зөв ашиглах юм бол оюунаа туслагч болно. Буруу ашиглах юм бол чалхуур хэрэгсэл болно. Гэхдээ огт хэрэглэхгүй байх юм бол одоо хожрохтох нь бол тодорхой болчихсон байж байгаа. За хоёрдугаард нь бол өнөөдрийн энэ интернет химэл оюун ухааны эрэнд бол мэдээллийг шүүж тунгаах чадвартай бол. За энэ бол том чадвар юм. Нийгмийн сүлжээн дээр хүмүүс дураараа юм бичдэг болсон байна. Сайн юм уу, муугай сайн гэж. Тэгэхээр энийг явах чадвар их чухал. Тэрний төлөө мэдлэг боловсралтай болох хэрэгтэй. Тунгаан бодох чадвартай байх хэрэгтэй. Химэл оюун ухаан хүртэл худлалт гэж байна. Тийм учраас хүнээ эрүүл ухаанаар асуудалд хандаж сурах. За энэ бас их чухал. За хамгийн сүүлд нь бол чахам орчинд өөрийгөө хамгаалах чадвар. За энэ чахам ертөнцид хохирогч болж байгаа эмэгтэй хүмүүс асар олон байна. За энийг бол одоо байнга одоо багш нар телевизээр хажуугаар ярьж байгаа, сургаж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ дээр бол нэмж ярьж чагаалтахгүй. За ямар ч байсан чахам орчинд өөрийгөө хамгаалах чадвар сурч болохгүй. За өнөөдрийн ярсныг товчхон дүгнэе. За өнөөдөр 21-р зуунд эмэгтэй хүүхэд ямар чадвар эзэмших вэ? Заавал гэсэн. Энэ сэдвээр ярьлаа. Хуучин бол үейлэн дуран гэдэг ч юм уу. Сууж хагаа идээгэн сайхан боловсруулдаг. Ахмад насны хөндлөдөг. Арвж гамтай амьдрах хэрэгтэй гэдэг ч юм уу. За ийм ойлголтууд бол байсан. За энэ бас буруу гэсэн үг биш. Өнөөдөр 21-р зуунд бол хотын соёл иргэншил. Тэгээд бүр одоо дижитал химэл оюун ухаан роботын иргэн эхэлж байгаа. Тэгэхээр энэ орчинд бол бас шинээр эзэмших ийм чадварууд бол байж байгаа юм. За энийг ярьсан. За нэгдүгüүрд нь бол энэ эмэгтэй хүүхэд дотоод хүч чадалтай байх хэрэгтэй. За хоёрдугаард нь бол өөрийгөө хамгаалах бамбайтай байхгүй болохгүй. За гуравдугаар нь бол ирээдүйн луучин гэсэн ийм гурван том хүрээнд хамаардаг. Энэ чадварыг эзэмших ёстой. За ингээд энэ гурав дотор нь бол 7 чадварыг оруулсан. За энэ 7 чадварын дотор нь 3 ухаанд хуваагаад нийлээд 21 чадвар буюу 21 ухааныг хамарж оруулсан юм байна. За хэрвээ энэ 7 чадвар 21 ухаанд сурчих юм бол эмэгтэй хүүхдүүд өнөөдрийн энэ шин нэрэнд төгс боловсрдож гарч ирэх болж чаддаг гэж ойлгож байна. Өөрийгөө үнэлэхгүй эмэгтэй хүүхэд бол бусдын үнэлэмжээр амьдардаг болно. За хэл хязгаараа мэдгүй эмэгтэй хүүхэд бол бусдад амархан ашиглуулдаг бол. Санхүүгийн мэдлэггүй эмэгтэй хүүхдүүд бол бусдаас хэтэрхий хараат болж эхэлнэ. За тэгээд амьдрал бол тиймч дандаа одоо тийм зөөлөн байдгүй. Эмэгтэй хүүхдүүд зөвхөн сайн охин байх гэдэггүй. Хүчтэй хүчрэх эмэгтэй байх хэрэгтэй. Энэний төлөө энэ 7 зүйлийг бол онцгойлон одоо эзэмших хэрэгтэй. Тэгж чадсаар яах вэ? Өөртөө итгэлтэй болно. Өөрийгөө хамгаалж чаддаг болно. Санхүүгийн хувьд бие даасан болно. Сэтгэлжийн хувьд тэнч хүртэй. Бусдад ашиглуулдаг. Амьдралаа өөрөө удирдах чаддаг. 21-р зууны дижитал химэл оюун ухааны эрэнд амьдрах чадвартай болж
төлөвших юм байгаа юм. Анхаарал хандуулсанд баярлалаа. Комент бичээрэй. Лайк дараарай, хуваалцаарай.